Үзэгчдээ манай подкастын ээлжид дугаар инхүү эхлэх гэж байна. За тэгэхээр энэ удаа бид маш сонирхолтой нэгэн зочныг урьж оролцуулж байгаа. За энэ хүн маань Випашна бясалгалын багш Бямбжав гэж хүн байгаа. Дорилгийн Бямбжав. За ер нь бол одоо Випашна гэдгийг бол сүүлийн үед манад ялангуяа миний мэдхээр бол сүүлийн нэг 20 орчим жил маш идэвхтэй одоо сурталчлан таниулах үйлсэд одоо хувь нэмрээ оруулж яваа. Энэ дээр бол би нэг зүйлийг цохон хэлмээр байгаа. Гэр бүл ирээ гэж хэлж болно. Ширэн дэв багш манай Бямбжав багшийн ах нь байгаа. Тэгээ энэ хоёр маань Монголд энэ Випашна бясалгалыг одоо түгээн дэлгэрүүлэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж яваа. Би энд бол их баярлж явдаг. За миний сонссноор бол анх Бямбжав багш маань бараг 30 орчим жилийн өмнө 27 8 жилийн өмнө энтгэгт байхдаа энтгэгт сурж байхдаа анх бясалгал гэдэг зүйлд анх сууж үзсэн юм а гэж дуулж ирсэн. Тэгэхээр нөгөө бясалгалыг мэдэхгүй байх Бямбжав, бясалгалд суусны дараах Бямбжав хоёрын хооронд ямар одоо ялгаа байсан бэ? Тэр одоогоос 20-30 жилийн өмнө 1996 онд анх Энэтхэгийн Сарнатт Варанаси хотын Сарнат дөрөвт анх Випашна бясалгалын анхны курс сууж байла. Тэгэхэд ямар ч одоо тийм тодорхой мэдээлэл байхгүй шууд 10 хоног суусан, суугаад гараад ирсэн. Ерөнхийдөө амьдралыг бас их өөрөөр хардаг болсон. Тэр үед оюутан байсан, оюун ухаанаа төвлөрүүлэх, юм цээжлэх. Тэр үед чинь жоохон хөвгтөөс юм шиг гэр орноос санахын зам зөндөл байдаг. Тэрийг давах бас нэг аргатай болчихсон. Би ер нь тэгээс төдөлгөө 2 дахь удаага суусан бэрхшээлүүд хэцүү байсан бэрхшээлүүд байхгүй болол амархан болол явсан. 3 дахь удаага суусан би ерөөсө хайж исэн юм олчлоо гэж бодогдохоор тийм их амьдралд нөлөө өгсөн. Тийм ээ. Тэрээс цаашх одоо оюутан байх үеийн амьдрал, тэрний дараа төгссөний дараа Монгол дээрээ амьдарсан амьдрал энэ бүхэн ерөөсө бүгд ерөөсө Випашнатай холбоотой болтол нь тийм өөрчлөлтийг надад өгсөн. Анхны бясалгалаас тэр бүхэн эхлээд байсан. Хүмүүс бол бясалгал гэхээр айгүй тийм өндөр түвшинд ойлгож хүлээж авах гад өөрийгөө зовоогоод идэг. Тэгээ би нэг инээдтэй зүйл ярмаар санагдчихэв. Манай хамаатны нэг ах байт юм л та. Тэгээд би нэг 2 дахь удаага 10 хоногийн бясалгал цоочоод гарч ирээд за чи яагаад уцаа салгаа алга болчих вэ гэдэг. Би нэг Випашна гэдэг одоо 10 хоног суудаг бясалгалд суучаа ингээ гараад ирлээ гэсэн чинь. Би чи өдөр болгон бясалгад штэ гэдэггүй. Та яаж бясалгадیں гэдэгсэн чинь. Би ч тэгэл чи хаяа жоохон 100 татна штэ. Тэгэл 100 татаал гэртээ юм бодоод суугая. Энэ бол бясалгал. Би жилдээ нэг 4-5 удаа гадагшаа ингээд явна. 7-оос 10 хоног ингээ ганцаараа явна. Ашлаар явна. Онгоцон цуух өөрөө бясалгал. Ганцаараа ингээ юм бодоо явж явах бясалгал. Тийм байдаг байхгүй. Тэгэхээр наадах чинь баг хэрэггүй дээ. Чи наадах хайсан дээр миний баг энэ замаар явсан дэргэ болдгоо. Тэгэхээр нүгэ та юу яриад байгаа юм бэ гэл. Тэгэл ингээл маргалдаал инээлжсэн. Тэр санагдаад энэ төрөд. Тэгэхээр ер нь яг бясалгал гэдэг яг юу юм? Зүгээр ганцаараа байх юм уу? Нэг бол одоо нүдэ анаа зүгээр л юм бодох юм уу? Яг юу юм? Хүмүүс бол ойлгохгүй шүү дээ. Мэдэхгүй хүмүүс. Бясалгалыг шууд хийж барьж аваад хийхээс өмнө яг энийг л сайн ойлгох хэрэгтэй. Бясалгал гэж юу юм? Энэгээр би юунд хүрэх ёстой юм? Ямар ач холбогдолтой юм гэдгийг маш сайн ойлгож иж тэр 10 хоногийн бясалгалд суухыг би зөвлөдөг. Тэгэхгүй бол амьдралд бас нэг дахиад нэг өөр стресс нэмэх хүмүүс зөндөө бий. Тэгэхээр бясалгал гэдэг бол одоо хүний биеийн гимнастик дасгал гэдэгтэй адилхан сэтгэлийн дасгал шүү дээ. Сэтгэлийн дасгал гэхээр чинь сэтгэл рүү чиглэсэн зөв алхмуудыг л бясалгал гэдэг. Ямар зөв алхмуудыг яаж хийх вэ гэдгийг одоо бясалгалын багш нар тайлбарлаж өгч болно. Янз бүрийн байдлаар хүн ойлгож болно. Тэгэхээр ерөнхийдөө бол сэтгэлийг өөрөөр нь байлгах. Стресстэй байвал стресстэй байгаар нь байлгах, ажиглах, мэдэх, анзаарах, баяртай байвал баяртай байна. Яг тэр байгаагаар нь л хүлээн авч сурах. Тэрэн дээр нэмэх биш. Тэрийг барьж боох биш. Энэ бол ерөөсөө бясалгал биш, бясалгалын эсрэг зүйл. Энэ бол нөгөө стресстэй амьдрал чинь шүү дээ. Тийм ээ. Тэр бясалгал гэдэг маань ерөөсөө сэтгэлийг байгаагаар нь таньж, мэдэж, хүлээн зөвшөөрч тэрэн дунд тэрнтэй хамт зөрчилдөхгүйгээр амьдрахыг л хэлээд байгаа шүү дээ. Зарим хүмүүс бол дагаж урсгээд идэг шүү дээ. Бараг л тэр юм шиг байна. Ерөөсөө л хамтд нь амьдралын урсгал ямар байна?
тэрнтэй адилхан сэтгэлийн урсгал гэдэг юм байгаа. Тэр амьдрал чинь сэтгэлээс одоо урсаж гарч ижиж байгаа эрч хүч шүү дээ. Тэгэхээр сэтгэлийг яг өөрөөр нь байлгах, яаж өөрөөр нь байлгах вэ гэдэг тэр дасгалыг л энэ бяцлаглаар олж мэдэж практикаар хэрэгжүүлж ойлгож болно. Зүрх судасны өвчнөр өвчлсөн хүмүүс яг ингээд нөгөө өвчнийхөө дараач гэдэг юм уу оншоо олж мэдээд нэг бол одоо зүрхний шигдээс болоод эмчлүүлснийхаа дараа тодорхой хэмжээнд айдас төгшүүртэй болсон үедээ яаж одоо сэтгэлээ тайвшруулах вэ? Тэнд ямар арга байна, арга зам байна гэж ингэж эрэлхийлээд идэг. Тэрэнд бас тодорхой хэмжээгээр би нэг зөвлөгөө өгөх гэдэг л ухаантай. Тэгэхээр хүн сэтгэлээ тайвшруулна гэдэг маань юу юм? Яг л миний түрүүн хэлснээр эхлээд сэтгэл дотор яг юу өрнөд байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд одоо олон янзын арга байгаа. Стресстэй зүйлээс анхаарлаа өөр зүгт хандуулж өөр зүйл рүү одоо шамдуулах. Энийг бас төрлийн арга байж болно. Айл усэл гадаа гарч алхах ч юм уу, гүүх барих одоо биеийн төврийн дасгал байж болно. Тэрэн дотроос эртний энтгийн одоо бяцлаглалын мастерууд орж гарч байгаа амьсгал чинь сэтгэлтэй чинь гүмэх нарийн холбоотой байна гэдгийг нээж олсон. Зүгээр амьсгал уу? Орж гарч байгаа амьсгалтай. Өөх юм сайн заа. Орж гарч байгаа амьсгал ингээд сайн ажиглаад яг тэрийг өөрчлөхгүй. Одоо хүмүүс бяцлал хийгээс уухаараа одоо амьсгалаа ажиглаххээр нэг тийм жигд барих гээл хэмнэлийг өөрчлөх гээл ингээл эхэлдэг байхгүй. Ерөөсөө тийм урдлага байж болохгүй. Яг байгаагаар нь ажиглах юм бол тэр ямар нэгэн зүйлд стрессдсэн, зовнсон, одоо айсан тэр бүх юм чинь тэр амьсгалтаа хамт явж байгаа. Ууралсан хүний амьсгал нэг янз те. Стресссэн хүний амьсгал нэг янз, айсан хүний амьсгал нэг янз, тайван баяр хөөртэй байх хүний амьсгалын хэмнэл нэг янз өөр өөр байна. Тэрийг өөрчлөхгүйгээр тэрэн дээр ямар нэгэн зүйлийг нэмэхгүйгээр, хүчлэхгүйгээр яг байгаагаар нь ажиглахыг л бяцлаглалын эхний шат гэдэг байгаа шүү дээ. Би анх бяцлагалд суучаад 10 хоног дотор яг эхний 1 2 3 хоног маш хэцүү байсан. Нүдэ анаад сунгууд ингээд элдв төрлийн бодол орж ирээд. За тэгээд нэг бол одоо өнгөрсний тухай бодлоод. Нэг бол ирээдүйн тухай бодлоод орж ирээд яг одоо байгаа дээрээ хүн төвлөрдөг юм байл. Тэ. Тэгээд ингээд их зовлонтой байсан. Гараад гүйчмэр зүхтаачмаар санагддаг байсан. Тэгээд одоо юутэй учирчвал гэл ингээл дотор ерөөсөө тэмцэлтэй л янз бүр бололсон. Тэгээд сүүлдээ бол ингээл учрыг ойлгосон. Тэн дотроос надад хамгийн их одоо тос болсон зүйл юу вэ гэхээр багш ярьжсэн тэр анапана гэж те. Хамгийн одоо бяцлаглалын эхний шат. Маш чухал юм байлээ. Тэр яг одоо юу гэлээд байна? Одоо үзэж байгаа үзэгчтэй сонсогчдод хэлж өгөө. Анапана гэдэг нь орж байгаа амьсгал гэсэн энэ эртний энэтгийн пали үг байхгүй? За. Орж гарч байгаа амьсгалыг минийсэн хэлсэнчлэн яг байгаагаар нь ажиглаад ингэж суух юм бол сэтгэл дотор байгаа олон янзын тэр нэг чаналууд байна те. Бүх төрлийн одоо өдөр тутмын амьдралтай холбоогүй тэгэл олон янзын бодлын урсгалууд орж ирнэ. Тэрнтэй шууд нүүр тулж эхэлнэ. Тэгэхээр бяцлаглалын аргыг сайн ойлгоогүй хүмүүс яадаг вэхээр анхаарал дээр одоо анхаарлаа төвлөрүүлэхэд тэр бодолтойгоо зодтолдод эхэлдэг. Ерөөсөө тэр бяцлаглалын заавар их сонсох сөхөөгүй болтлоо. Тийм барьцалддаг тийм. Тэгэхээр эхний 2 3 өдөр тийм хэцүү байх нь зайлшгүй. Одоо миний яриг сонсоод шууд орж байгаа амьсгалаа ажиглаад ингээд үзэж болно. Нүдэ ханаад хэсэг суугаад үз. Тэгэнгүүт л ерөөсөө л өнөөдрийн бүх үйл явц, бүх бодлууд бүгд урсаал ороод ирнэ. Тэгэхээр урт хугацаанд өөрийнхөө амьсгалыг тасралтгүй мэдж чадах тусам тэр бодлын урсгал аажмда багасаад тэгсээр байгаад сүулдэ бодлого төвшөнд асар удаан хугацааны хөдөлмөр болно л да. Тэр шатанд хүрнэ. Тэр шатанд хүрэхийн тулд эхлээд яах ёстой гэхээр ерөөсөө бяцлал хийх тэр арга барилыг сайн ойлгох хэрэгтэй. Тэр 11-ийн бяцлал суусан хүмүүс бол илүү ойлгомжтой байх бах. Гэхдээ одоо боломжтой бол яг
заавар хэсэгэн зур те. За энэ бяцлаглыг одоо орж гарч байгаа амьсгалаа ажиглахын тулд тийм тайван амьсгадаагүй одоо биеийн хувьд тайван амьсгал хэвийн тэгээ орчин тойрондоо жоохон дуучин бай багта ийм нөхцөлд хэвлэх үр дүнтэй. Тэгээд болж игэл нүдэ анж болно, нүдэ анахгүй гэсэн ч болно, нүдэ алгуурхан анаад ама алгуурхан жимээгээд тэгээд орж гарч байгаа амьсгалаа хамрын хүндэд хамрын урталд орж гарч байгааг нь ажиглаад үзээрэй. Амьсгал хамрын хоёр хүндийгээр орж байна, гарч байна, орж байна, гарч байна гэдгийг зөвхөн мэд. Бодлын орсгол ансын нүдэнд үзэгдэх дурсамжууд энэ бүхнийг зүгээр л орх. Та зөвхөн шинээр нэг зүйл хийгээд эхэл. Тэрний юу гэхээр орж гарч байгаа амьсгалаа мэд. Зөвхөн мэд. Амьсгалынхаа хэмнэлийг өөрчлөх гээд хэрэггүй. Удаан байвал удаан байна. Хордон байвал хордон байна. Зөөлөн байвал зөөлөн байна. Үл мэдэг байвал үл мэдэг байна. Яг л байгаагаар нь л мэд. Анзаараад л бодлын урсгалыг зогсоох гэж битгий оролд. Бодлосоо зүгтаах гэж битгий оролд. Бодлоо зогсоох гэж битгий оролд. Ингээд нэг хэсэг байгаад ир. Тэрний дараа аажимда амьсгал тодорхой мэдэгдээд ирнэ. Тэгээ энэ яг энэ процессыг аль болох удаан хугацаанд барьж чадах юм бол сэтгэл дотор байгаа олон янзын тэр өвчин зовлонтой холбоотой, стресстэй холбоотой бүх зовнилууд аажимда багасаад ирдэг. Тэгэхдээ багасаж ирэхийг хүлээх хэрэггүй. Хүн амьсгалаа л мэд. Хэрвээ ямар нэгэн байдлаар одоо анхаарлаа гүн төвлөрүүлэл самадигийн төвлөрөлд орно гэдэг ч юм уу. Энэ стрессээ давъя гэсэн тийм оролдлого төрөлхөл юм бол эн чинь баригдахын аргагүй хүчтэй зүйл өөрийг чинь суулгахгүй босгоод аваад яв. Тийм учраас зөвхөн амьсгалыг мэдэх дасгал гэж ойлгох хэрэгтэй ихний. Аажимдаа тэр бодлын урсгалууд нь зэгцрээд тэр стрессийн урсгалууд чинь аажимдаа багасаад ирэхээр та тайван болдог болно. Тэгэхээр ерөнхийдөө бол орж гарч байгаа амьсгалыг ажиглаад чим 10 хоногийн випашна бяцлаглалын курс суугаад стрессийг одоо ялан дийлэн гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Зөвхөн тэрийг ойлгодог анхан шатны ойлголтыг л авна гэсэн. Энэ ийм хэцүү учраас хүн болгон хийж чадахгүй байгаа байхгүй. Бас зөв ойлголт авахгүйгээр шууд муухраар хийдэг учраас хүн болгон тэр бол одоо өрчлөнд одоо тийм сайн өргөлжлүүлж нухацтай тууштай хийж чадахгүй байгаа. Тэгэхээр анханасаа энэ зөв ойлголтыг миний сайн хэлсэн энэ зөв ойлголтыг тогтоон бариад ойлгоод тэрийг салахгүй дагаж чадах юм бол хэрэгжүүлж чадах юм бол жинхэнэ стрессгүй амьдралд хүрээндээ сэтгэл хэдэн 10 минутаар төвлөрдөг болно. Бодлын урсгал байхгүй болно. Тэрийгээ дагаад бие сэтгэл хоёулаа сайхан хөнгөм зөөлөн болно. Байнга стрессийн гал дүүлэн шатаж явдаг байсан бол тэр бүхэн чинь намдаад ааж бол сайхан болно. Тэрч орчин тойрондоо нөлөөлдөг болно. Орчин тойрондоо дандаа хайр инрэл зөв үг хэллэг ядаж өөрөөс чинь дандаа харагдаж мэдэгдэж эхэлнэ. Байгаад үйлдэл чинь зөв болно. Тэгээ энэ бүхний дагаад жинхэнэ випашна бяцлаглалыг хийх боломжтой болж эхэлдэг байхгүй. Орхон багш яг яагаад гэгэрсэн? Яагаад одоо төгс гэгэрэл өрсөн бэ гэд бодохоор тэр олон сайхан үгнүүдийг хэрцснээр хүрээгүй юм байна гэж би боддог. Өөрөлдвөл тэр сэтгэлийн амар амгаланд хүрэх яг энэ бяцлаглалын аргуудыг өөрийнхөө биеэр олж нээж таньж түүгээрээ гэгэрэлд хүрсэн юм уу гэж ойлгож. Тийм шүү дээ. Тий. Асар их тийм 6 жил яг энэ замналаар замсан. Тэгээ тухайн үед одоо сэтгэлийн амар амгалан гэж зөвхөн самадигийн төвшөнд, төвлөрлийн төвшөнд ойлгодог байсан тэр олон янзын арга барилуудаар тэр төвшөнд хүрдэг байсан тийм хэд хэдэн аргууд байсан. Тэгээ тэрийг бүгднгийн үзсэн тэр самадигийн 7 дахь төвшөнд те хүртлээ явсан тэр хүн. Тэгээ тэрний дараа
өөрийнхөө тэр гүн төвлөрлийг, сэтгэлийн гүн төвлөрлийг энэ амьсгалтай холбож баг байхдаа хийжсэн тэр амьсгалын дасгалаа хийж эхлээд тэгэхэд одоо хитгэн одоо өдрийн дотор л өөрийнх нь дотор сэтгэлд байсан тэр стрессийн давхаргууд нь аажимдаа арилж тэр гэгэрэлж хэлээд байгаа тийм тэр зүйлд хөрсөн. Тэгээд бурхан багшин айлдж байгаа тэндээс хойш одоо айлдж байгаа айлдвар одоо сургаалууд болгон яг энэ практик дээрээ суурилсан сургаалууд байдаг. Одоо ямар нэгэн байдлаар хүнийг энтертейн хийх гэдэг ч юм уу, бусдыг анхаарлын татах гэдэг ч юм уу, бусдыг үгээр тайлбарлах төдий зүйл ерөөсөй байдаггүй. Дандаа практик зүйлийг айлдсан учраас тухайн үеийн тэр самадигийн өндөр шатанд хүрсэн багш нарын сургаалуудаас хэд дахин илүү олон хүнийг энэ бурхан багшийн сургаал тухайн үед байсан 8 state 8 улс тэр чигээрээ бурханы сургаалд бурханы одоо шав болж нийгмийг тэр чигээр нь өөрчилж ирсэн хүн шүү дээ. Тэр бүхний эхлэл бол одоо энэ сэтгэлийн одоо илрэл болсон урд орж байгаа амьсгалыг яг байгаа байдлаар нь ажиглах энэ анапана бясалгалаас эхлэлтэй. Энэ анапана бясалгалыг хийгээд эхэлсэн хүн тодорхой хэмжээнд өөрийнхөө бие болон сэтгэлийн төвшөнд болж өрнөд байгаа тэр биохимийн нарийн урвалуудыг амьдралд нөлөөлөд байгаа тэр бүх сэтгэл хөдлөлийн одоо галтуул шиг тэр дэлбэрэлтүүдийг нээн болсон одоо намжаадаг тэр випашна бясалгалыг эндээс шууд холбож нээж олсон. Энэ бясалгалыг хийх боломжийг энэ анапана бясалгал болгодог. Стрессээ давах гэж биш. Стрессээ таних гэж. Амьсгалаа мэдэх гэж л хийж хэрэгтэй. Тэгэхгүй бол зорилго өөр болоод яваад өгнө. Тэг хүмүүс яг заавар өгөөд байхад л өөрийнхөө зүгээс одоо хичээл зүтгэл их гаргаснасаа болоод бясалгал хэцүү юм шиг өнгөрдөг гэж байгаа юм тий. Тэр миний хувьд ч тийм л байсан л да. Тэгэхдээ аажимдаа багш нарын одоо заавар зөвлөгөөг дагаад сүултээ зөв ойлгоод тэгэхэд бол үнэхээр одоо 10 хоног бити хээл тий. 20 30 45 хоногийн бясалгалууд тий. Тэг үтгэхэд л айгүй амархан урдаа өнгөрөөд өгдөг. Тэг ямар сайхан байваа тий. Гэсэн ойлголттой дүүргдэг болсон. Тэгэхээр амьдралд нь маш их нөлөө авчирна. Тэг. Ер нь бол өөрчлөлт шүү. Тий. 10 удаа уурладаг байсан бол 9 удаа уурлаад нэг насагдах гэж юм те. Ингэж явсаар байгаа та сүулдэ хүмүүстэй зүгээр ямар ч тохиолдолд эвтэй найртай өөрийгөө стресстүүлэхгүй, бусдыг стресстүүлэхгүй ингэ тайван өөрийнхөө орчинд сайхан аз жаргалтай тайван амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлж чадна. За ялангуяа тэр өвчин зовлонтой холбоотой, биеийн өвчнөй холбоотой ямар нэгэн тийм бэрхшээлүүдийг бол ер нь яаж тэр стресссэн сэтгэл бүжгэлдгийг харж агаад л намдаа да. Тий. Аажимдаа намд. Сэтгэл бол ерөөс урд чинь бүжгэлнэ штэ. Тэг дагаад бүжгэлэхгүй тий. Дагаад уулахгүй, дагаад хөөрөхгүй хөндлөнгөөс харж байгаа юм шиг. Хөндлөнгөөс гэвэл бас буруу ойлгож байгаа тий. Ерөөсөө тэр харж чадах тийм чадварыг энэ орж гарч байгаа амьсгал, хэвийн амьсгал ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, хүчлээгүй яг өөрийнхөө жамаасаар орж гарч байгаа энэ амьсгал тийм хүчийг өгнө шүү дээ. За ялангуяа одоо ажлын байран дээр хүн гээд стресс их байдаг шүү дээ ер нь өдөр тутамдаа. Тэгэхээр өдөр нэг цайныхаа цагаар за цайгаа ууж орж ирчихэд нэг 10 минут, магадгүй нэг 20 минут маш ингийн ингээд бясалгал хийгээд тэр өдрийнхөө зүйлийг бас нэг ингээд тодорхой хэмжээнд тогтоон бариад ингээд гаргах тийм боломж байх уу? 10 минут 20 минут бол их байна. Ерөөсөө 5 минут 2 минутанд л тех боломжтой. Ерөөсөө. Тий. Тий. За хоол өдрийн хоол цайны цагаар өдрийн хоолнд орлоо. Тэг жаахан шууд одоо миний зааврыг дагаад хийх гэж байгаа хүмүүст бол жаахан юу яах хэрэгтэй. Хоолоо шингээх хэрэгтэй. Тэг жаахан нозоорох маягтай байдаг тийм. Тэг жаахан энэ амьсгалаа ажиглах бясалгал гэж хэлээд хэрэггүй. Амьсгалаа ажиглахын дасгал тийм. Бясалгал гэдэг бол тийм яриад ойлгодог зүйл биш. Хийжээж ойлгодог зүйл аахгүй. Тэгэхээр би бол заримдаа ажлын дундуур 0 дороод хийчдэг. Оо за. Сонх руу гадагш харж ганцаараа зогсож байгаа хийдэг. Тэгээд тэр яг л саяын зааврын дагуу нэг 3-4 секунд ч юм уу те 1 минут ч юм уу 1 минут бол хангалттай хугацаа. Тайвшрахад. Тэр саяын хүнтэй маргалдсан тэр саяын болсон үйл явдлуудаас өөрийгөө
холтгоод тий тайвшруулад тэг тайвшрал нь яг яаж ирдэг вэ гэхээр ерөөсөө л одоо стрессгүй байх үед ямар байсан тэр хэмжээнд чинь шууд яваад орно. Тий. Тэр мэдрэмжийг л мэдрэх нь шүү дээ. Тий, тийм байдалд орно. Тийм төлөвт орно. Тий. Сэтгэл маань өөрөө. Тэгэхээр випашна хийгээд үзчих юм бол тийм мэдрэмжийг мэдрэнэ гэсэн үг тий. Тэр чин дараагийн шат шүү дээ. Тэгж. Тэгэхээр випашна анапанаг хоёулангийн хийсэн хүн бол стресстэж байгаа үед одоо миний амьсгал хэмнэлээ алдчихээн. Тэгээ тэрнтэй холбоотой миний бүх биеэр халуу өргөж जैन тий. Тэгээ амьсгал давчдаж जैन ийм байдалд орж ийн гэдгийг мэдээд л байж идэг. Туршлагатай бясалгагч бол тэрийг харин хэдий хүртэл техникийг хараа сууж идэг. Туршлагагүй бясалгагч бол тэрийг зогсоох гэж оролдож хагаад бүр өлөө болоо сүүлдээ бясалгалдаас жаахан шантрах хэрэгтэй бол баг нэг галаа өрдчихдэг байх нь шүү дээ. Эсрэгээрээ тий. Тий, эсрэгээр. Тийм байна. Сонин юм байна тий. Ямар ч зүйлээс авахааргүй тийм гайхалтай тайвшралыг авдаг. Тий. Хүмүүс амьдралд одоо ер нь амжилт бүтээл, амжилтын төлөө ажиллаж байгаа. За мөнгө төгрөг олохын төлөө ажиллаж байгаа. Тий. Эд материалын зүйл өөрийгөө аль болох тийм комфортны амьдралд оруулахын тулд ажиллаж байгаа шүү дээ. Тэгвэл тэрнээс хэд дахин илүү тийм комфортыг энэ сэтгэлч өгнө дөө. Тий. Ирч хүч, чадамжийг одоо хүний төрөлд байгаа хүм одоо бид нар бол шууд ашиглах боломжтой. Бясалгал гэхээр л нэг хийсвэр ойлголтууд авчиж тэгээд бясалгалаа хийж байгаа тэр яг випашна анапана бясалгалаа хийж байгаа хүмүүсүүд маань арай жахан зоригтой хийгээд байдаг. Энэ зориггүй хийгддэг юм аа. Зориг нь өөрөө гараад ирдэг юм аа тий. Зорилгоо урдаад авах юм бол хүний сэтгэл чинь дахиад нэг л стресс өөртөө бий болгол яваад идэг тий. Нэг цикл үүсгэл яваад идэг тий. Тэр циклээс гарахын тулд яах хэрэгтэй вэхээр тэр циклийг дунд нь орох биш тэрийг ямар нэгэн нэмэлт хүч өгөхгүйгээр тэрийг ажиглаж сурах явдал. Ерөөсөө тий. Мэдэх явдалтай. Ингээд цаашлаа яваад эхлэх юм бол тэр нэлээд ойлголтын нэлээд тийм нарийн зүйлүүд байгаа л да. Тэр бол одоо биш шүүд ярих ямар ч боломжгүй. Бид түрүү хэлсэн шүү дээ. Бясалгал ялангуяа випашна анапана бясалгал гэдэг бол тийм ярьдаг бясалгал огт биш. Хэлэхэд амархан боловч хийхэд одоо хэцүү юм шиг болож яг ингээд арга барилын зөв болоод ингээд хийх юм бол маш амархан хийдэг бясалгал байхгүй. Тэ. Сэтгэл чинь өөрөө бидний амьдралыг тэр чигээр нь удирдах байгаа мөртлөө нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тийм мөртлөө бүхнийг одоо гол цөм нь байгаад шүү дээ амьдралын цөм нь тийм. Тэр цөм яаж өрнөж байгааг тэр нь баригдахгүйгээр, тэрэнд автахгүйгээр анзаарч ажиглаж хардаг болно гэдэг бол гайхалтай. Тэгэл 8 хоногийн одоо сертификатын бясалгал суулсан хүмүүс илүү чадамжтай болоод ирэхээр 20 хоногцсон. 20 хоног цуун гэдэг чинь 10 хоног 2 дахин тийм уулсан. Тэгээд тийм өндөр чадвартай болсон хүмүүсүүдийн хувьд тэгэхээр ер нь энгийн өдөр тутмын амьдрал тэр булган тэгж уцаарлаад байх шаардлагагүй болох тийм ирч хүч чадамжийг авах ёстой. Одоо хийж байгаа хүмүүс маш их байна уу? Одоо 200-300 орчим хүн байгаа бах тийм. Күнзгий төвшөнд хөрж байгаа хүмүүс маш их бай тийм. Одоо тэгээд 45 хоногийн бясалгал одоо энэ жилээс явагдаж эхлэх байх. Удахгүй 60 хоногийн бясалгал явагдах болох байх тийм. Тэгэхээр ер нь гүнзгийрж байгаа хүмүүс маш их бай. Тэдний нийгэмд нөлөөлж байгаа нөлөөлөл нь яг бясалгалын хоёр төв байгаа шүү дээ. Тэн дээр бол маш их мэдэгдэж байгаа. Ирж байгаа хүмүүсүүдийн тоо маш их нэмэгдэж байгаа. Тэ. Ирж байгаа хүмүүсүүдийн авсан мэдээлэл нь үнэхээр гайхалтай байгаа. Их нухацтай сууж чадж байгаа. Ялангуяа залуучууд бол их хэрсүү. Тэ. Тэд бол юмыг аягуус тийм логиктай хүлээж авч чадж байгаа. Тийм практик зүйлийг би зөвхөн мэдээлэл маягаар л өгөхөөс биш. Тэгээ одоо хүмүүсийн шууд мэдрүүлнэ гэж байхгүй шүү дээ. Өөрөө л мэдрэх хэрэгтэй тийм. Тэгэхээр миний өгж байгаа тийм жоохон мэдээллийг соргогоор хүлээж аваад 10 хоногийн бясалгалд л суувал хэрвээ тийм нөлөөллийг одоо хоёлоо өгч чаддаг бол одоо хэдэн 10 ярилцлага хийсэн ч болж байна тийм. Тэр талаар бол нээлттэй. За их баярлалаа. За баярлалаа. Таны буян номын үсэд их өндөр амжилтыг хүсье өрөө. Өшөө илүү их олон мянган шав төрүүлж те. Олон хүнийг гэгэрэл хөтлөх бодлоготой гэж өрөө дөө. За тэгээд нийт одоо сонсож байгаа хүмүүстээ зориулаад хэлэхэд энэ цаг үе бол торгон цаг үе. Тэгээ түүх бол
түүх болон цаад учир холбогдол нь одоо нарийн зүйлс байгаа. Тэгэхээр энэ цаг үе энэ сайхан боломжийг сайн ашиглаад випашна болон анапана бясалгал энэ эртний хамгийн эртний одоо бясалгал штэ. Нэг удаа суугаад арсан хүн бол амьдрал нь өөрчлөгддөг шүү. Тэгдэг. Гаднаа өөрчлөгдөхгүй ч гэсэн дотор ямар нэг юм суучдаг байхгүй. Үр тарьчдаг тийм ээ. Тэр маань ингээд соёолох уу, бүр том одоо сагалахар өтгөн мод болох уу гэдэг өөрөөс шалтгаална шүү. Өөрөөс шалтгаална тийм. Тэгэхээр нэг бололцоо гаргаад заавал ирж суугаарай гэж та бүхэнд хүсье да. За баярлалаа. За.